За энэ дотрын зохицуулт эцсих байгаасаа гэж би найдаж байна. Өмнө 8 удаа хийсэн. Дандаа баруун бүс нутагт ганцууд боллоо гэсэн. Яагаад гэвэл тэнд тэжээлийн үйлдвэрлэл, гурил үйлдвэрлэл явагдахгүй байна. Татвар тарифын хамгаалтын булгаа хийчихээр тэнд хөрөнгө оруулж үйлдвэрлэл явуулах сонирхол төрөхгүй байна. Атрын 4-р аяны зорилгоор 200 мянга талбайд тэжээлийн тармил нэмэгдүүлэх томоохон бодлого явьж байгаа. Аймагуудад 3-аас 4 удаа бичиг очсон. Баруун бүс нутгийн аймагуудаас газар тэлье, тариа, ногоо тариа, тэжээл тариа гэдэг санаачлага одоо үлдэр алга байна. Бид чинь маш их хүч хөрөнгө зарж иж дотоодоос Улаанбаатараар 100% аваад хангаад гурил үйлдвэрлэлээ 100% хангаж чадсан. Гурил үйлдвэрлэл явна гэдэг маань тэжээлийн үйлдвэрлэл дагаж гарч байгаа. Улаанбаатар үйлдвэрлэлийн 30% тэжээл болж байгаа. Их хоёр гишүүн 1 минут. Их хурл хуулийн бодлогод өөрчлөлт оруулсан, гурил үйлдвэрлэл унсан, газар тариалан унсан. Үр дагавар одоо энэ. Бид аж тунтмалаа ухаж зараад валютаар авдаг ажил руугаа буцаж орж байна. Тэгэхээр тогтвортой хатуу үндэсний дотоодын үйлдвэрлэл аж ахуйн дэмжсэн бодлогыг тууштай явуулах хэрэгтэй. Баруун бүс нутаг дахиж энэ малын тэжээл гурилын асуудалд орохгүй тулд дотоод тариалтан дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна гişүүдээ. Тэрнээс гайлын татвараар зохицуулт хийгээд байвал энэ зовлон чинь дуусахгүй. Нэгэнт бэлчээрийн дац чинь хүрхээ уйлсоо. Мал сүргийн бүтц чинь эвдэрсэн. Яралтай малын ашигшинт байдлыг дээшлүүлэх бүс нутагт малын тэжээлийн тармилыг эрс нэмэгдүүлэхгүйгээр цаашдаа нүүдлийн мал аж ахуйг эрсдэлгүй өвлжүүлэх он давуулах асуудал хүнд болно. Энэ баруун бүс нутагт тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалан, услогаатай газар тариалан хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг Та гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. За өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа улсын хурлын